төөрөөл нэлээд л зөв голдрол руу оруулах юмаа л хэдүүлээ хийж амжихгүй бол би бол Нямбатар дарга явуулж байгаа бодлогуудыг дэмжиж байгаа. Яг өнөөдөр хот суурин төвлөрсөн газрууд нь бараг бүх бохирдол, хог, хаягдал гарц шийдлэг болцсон. Тэгээ нэг л их бүгдээрээ хил цааг, манай дүүргийн, манай аймгийн, манай сумын нутаг дэвсгэр гээд тэр нь чухал. Яаж сум орон нутаг нийслэл дүүрэг нь хөгжих вэ гэдэг ийм хөгжлөлгүй болцсон. Тэгээ ингээд хуулаараа нэг юмгаа татаа унгаадаг зөрчилтэй болгоцсон. Ийм харилцаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гээд батлагтаад ингээд явж өнгөрсөн жил лөө батгдсан бэл. Одоо бид нар энэ тусгай эрх зүйн байдлын тухай хууль болон бусад энэ хууль тогтоомжтой холбоотой асуудлуудаар энэ хийдэл зөрчил давхартлын асуудлуудаа их сайн ялгаж хараад яаж энэ хот тосгонуудаа хөгжүүлэх вэ гэдэгтэй холбоотой асуудлуудаа л сайн шийдмээр юм шиг харагдаад байна. Тэгэхгүй болохоор яг хөө би бол байгаль орчин ажилчлалын сайдаар ажиллаж байсан. Байгаль орчны хуулиуд дээр суурьшмал газар буюу хот тосгонтой холбоотой асуудлууд дээр нь хоригдлтуудыг нэгээд өгсөн. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлтөй холбоотой асуудал дээр. Тэгэнгүүт өөр нэг хуулиар дахиад нэг юм нээгээд өгсөн. Дараагийн хуулиар нь дараагийнх нь хаагаад өгсөн гэдэг ч юм. Ингээд хийдэл зөрчил давхартлалтай холбоотой асуудлууд нь яг нээгнүүлэхэд маш өндөр баг. Тэгээ бид нар энэ хот тосгонд ялангуяа суурьшмал газрын холбоотой асуудлууд дээр хүн амын дийлэнх хувь маань амьдраад байдаг. Нөгөө үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй амьдрах орчин нь өөрөө зөрчигдөд идэг. Тэрийг шийдвэрлэе гэхээр нөгөө хууль тогтоомжууд нь саад болоод идэг. Ийм л одоо хуулийн гацаан дотор бид нар өөрсдөө үндсэн хууль хүн амын эрүүл аюулгүй байдал гэдэг зүйлийг л ярьсаар өнөөдрийг хүрч байгаа. Нэг нь хотод амьдарч байгаа бол суурин газарт амьдарч байгаа бол бусдын эрхээ хүндэлдэг. Тодорхой нийтийн эрх ашигын төлөө нэг хүний эрх ашигыг хүндсэн шийдвэрүүдийг гаргаж авахаас өөр аргагүй л байдалтай л байгаа. Тэгээ одоо бас хууль зүйн сайдаар ажиллаж исэн хүн, улсын хурлын гишүүнээр ажиллаж исэн хүн Нямбатар дарга. Тэгээ энэ дээр бол бас тодорхой хэмжээний хууль эрх зүйн үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргаж явж байгаа гэж найдаж байгаа. Тэгээ бид нар энэ ялангуяа улсын хурал дээр хэлэлцэгдэж байгаа энэ хууль тогтоомжийн хүрээнд бол бид нар энэ асуудал дээр онцгойлон анхаарч боломжтой бүх чөлөөлтүүдийг хийж өгөх нь бол зөв болов гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээ асуух асуулт бол алга. Баярлалаа.